Энэ удаагийн кино давчлалаар The Perfect Date гэх киног хүргэх гэж байна. Манайх холдврын залууг Броких ба тэр сургууль руугаа өөрийн танилцуулах эсэйг бичиж байгаагаар кино эхэлнэ. Тэр өөрийгөө ямар хүн болохыг хүсдэг болон үлгэр жишээ авдаг хүмүүс одоо хийж байгаа цагийн ажил гээд бүгдийг дурдсан байдаг. Эсэйг найстай шалгуул зөвлөх багштай амшиж өгөхөд дундаас нь зогсон эсэйг нь хангалттай сайн биш байгаа талаар хэлэн Брок гэж яг хэн болох талаар дахин бичээрэй гэнэ. Түүнийг гарч ирэхэд цэнхэр бимбитэй залуу өөрийнх нь машиныг авмаар байна уу гэд найстайгаа түүнийг давхархан инээлтэн. Манай хүний гэртээ ирэхэд аав нь ярилцлага хэр болсон талаар асуухад зөвлөгөө өгсөн багш нь Йелд ороход хангалттай сайн гэсэн гээд худлаа хэлнэ. Аав нь өөр коллеж санал болгож тэнд байр болон хоолой төлөхөд л хангалттай. Мөнгөнд санаа зовох шаардлагагүй гэхэд Брок нэлээд урлан өөрийгөө Йелд өнгөө сурна гэж дахин худлаа хэлээд аавынхаа хэлсэн коллежийг Йелдтэй харьцуулан сурахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Брок насаасаа өөрийнх нь эсэйг бичиж өгөхийг гуйхад тэрч мөн эсэйгээ бичиж байгаа гэд түүнийг сэдвээ өөрчлөөд ээжийнхээ талаар бичих санал хэлдэг. Манай хүн хитрхи богино болно. Ээж биднийг орхиж явсан. Тэгээд л дуусчихна гин. Тэднийг ярилцаж байхад нөгөө бимбитэй залуу орж ирэн үеэлийгээ сургуулийнхаа үдэшлэгт авч явах ажилтай. Түнд авга ахын төлбөр төлнө гэсэн. Гэхдээ би амжихгүй найз охинтойгоо уулзна гэд ярилцаж байхад манай хүн шууд л яриан дунд уран орон би чиний өмнөөс явъя. Гэхдээ чиний машиныг унаад гээд түнтэй тохиролцсон. Тэр машиныг унаж байгаадаа итгэж ядна найстайгаа уцаар яран өөрт нь мөнгө хэрэгтэй байгаагаа хэлж охинтой болсож мөнгө авах нь маш амархан ажил гээд уцаар ярилцсан. Болзоонд авч явах охины гэрт ирэхэд нилээд дураараа ууртай бололтой охин өнөр өсгий дөмсгийг хүсэхгүй байна гээд гарч ирдэг. Түүнийг Селя гэдэг бөгөөд манай киноны дараагийн гол дүр. Селя гарч ирэн рейсийн машиныг харан тэр үнэхээр надтай хамт явахыг хүсээгүй бололтой гэхэд манай хүн тэр үнэхээр чамтай хамт явахыг хүссэн ч чухал ажилтай болсон. Тэгээд л би чамтай хамт явж байна гэд хөдөлцгөөно. Селя очих газраа өөрчлөн номын санд ирэн намайг хэдэн цагийн дараа аваарэ. Төлбөр төлөөд үдэшлэгт хамт явах нь надад сайхан байна гэж бодоогүй биз дээ гэд буух гэж байхад манай хүн бид өнөөдрийг хамтдаа хөвгөлтөд өнгөрөх болно гэд түүнийг ятхан үдэшлэг дээр ирэн. Брок түүний бүжиглэхийг харан шоолж байхад уянгын аяглан хамт бүжиглэнэ. Манай хүн болзоонд явж байж сургуулийн нэг охин руу ширтэж байгаа түүний хөлн дээр гიშгчэн. Тэр үед Селя уурлан түүнээр жин тавилж байхад нөгөө охин ирэн түүний зүгээр хэсгийг асуун сургуулийн үдэшлэгийн дараа гэртээ үдэшлэг хийн. Ирээрээ гэд манай Брокстэй танилцсан ширтгийг харсан Селя шууд л тэр бол миний найз залуу гэд худлаа хэлчихнэ. Тэр харах замдаа манай хүнийг үнэхээр мэрэгжлийн байна. Чи болзооны бизнес хийвэл амжилтанд хүрэх байх гэж ярилцсан. Гэртээ ерөн машинаас гарч явахдаа буруу хөл дээрээ доглож явахыг харсан манай хүн. Чи яаж ингэж худлаа ярьдаг байна? Би чамд мос авчрах гэж бүр галтогооны хаалга хэвтэлсэн. Бас Шелбигийн үдэшлэг рүү явах байсан гэхэд чи түнд баярлах ёстой. Одоо зүгээр л алга бол гэд уурлаад гэртээ ороход түүний аав нь үдэшлэг хэр байсан талаар асуун төлбөрийг өгнө. Манай хүн рест машиныг нь авчирч өгнө. Түүнээс гэр бүл нь баян биш байж яаж ийм машинтай байгааг асуухад тэр зүгээр л нэмэлт орлого гээд явна. Манай хүн найз дээрээ ирэн түнд болзооны аппликейшн хийж өгөхийг хүсэж хэрвээ энэ аппликейшнийг хийвэл чиний код бичих чадвар нэмэгдэнэ. Харин би мөнгө цуглуулж чадна гэд гуйсаар байгаа зөвшөөрүүлнэ. Аав нь өглөөний цай бэлтэнд түнд өмнө ярьж байсан сургуульд орох боломжтой цагтл ирсэн талаар хэлэхэд манай хүн паблик коллежид орохгүй гээд урлан гарна. Брок эсэгээ бичих гэж байхад болзооны аппликейшнд хүсэлт ирэх ба арч үзэх гэсэн байдаг. Манай хүн хувцас сонгон өмсөж болцоондоо явна. Түүнээс хойш маш олон хүсэлтүүд ирэх ба тэр болцоо болгондоо дүрээ хувирган явсаар байдаг. Манай хүн рүү нэгэн дугаар залхан уучлалтгүй болцооны үйлчилгээ авахыг хүсгэд тэр танилгүй хэн болохыг асууна. Селя өөрийгөө гэдгийг хэлэн Шелбигийн гэрлүү үдэшлэгт хамт явахыг хүсэж сайн залуу тэнд байгаа гэхэд түүнийг хүн сайн гэдэгт итгэж ядан хамт явахаар болно. Тэр болцооны аппликейшнаа харуулж 4 цагийн турш тэднийг сонсож ярьж байгаа зүйлтэй санал нэг байна. Мөн чиний зөвгээд л өнгөрдөг талаар хэлнэ. Тэд үдэшлэг дээр нь Шелбитэй ярилцахад Селя манай хүнийг баян гэд худлаа хэлэн танилцуулдаг. Брок Селяг дагуулan сайн залуу дээр нэрэн яриа эхлүүлэн тэднийг үлдээгээд ганцаараа байж байхад Шелби түн дээр ирэн найз охин ч өөр залуутай яриад байна гэхэд бид нэгэндээ итгэдэг би тэгж харддаг наалтамхай төрлийн хүн биш гэхэд чи хөвгөлтэй юм аа ихэнх баян залуучууд хөвгөлтэй биш байдаг гин. Манай хүн заримыг олсон гээд Селя дээр ирэн Франклитэй юу болсон талаар асуухад болзоонд явахаар болсон. Хоёулаа дараагийн Шелбигийн үдэшлэг дээр олон хүмүүсийн донд салах хэрэгтэй гээд сургуулаа төгсөөд хаан сурах талаар ярилцсан. Селя аав нь Елийн захиралтай найзууд би чамд ярилцахын цаг авах гээд оролдоод үзье гэхэд манай хүн гайхан яагаад баян хүмүүсээ таньдаг юм бэ гэд инээлтэн. Түүний гэртээ ирэхэд аав нь өдөр бүр яагаад оройтож байгаа талаар асуухад зүгээр л хичээл болон зарим үйлчлэг гэд худлаа хэлнэ. Ажил дээр ирэн найзтайгаа ярилцгаад бид өмнө цагийг хамт өнгөрөөж бүх зүйлээ ярьцдаг байсан гэд уурлахад энэ амралтын өдрөөр заавал зав гаргаж
хамт хөгжилтцгөө өгөхөр болно. Манай хүн дараагийн болзооны ажлаа хийж байхад Селия залхан маргааш завтай юу ээлж ярилцлаганд орох цаг авсан. Би чамайг маргааш очиод авъя гэхэд тэр баярлан ярилцлагандаа явахтаа бэлдэнэ. Түүний гарч ирэхэд Селия хувцсыг нь харан шоолон, нүдний шил болон кардиганыг нь аван түнд машины хаалга онгойлж өгөн хөдөлцгөнө. Тэд ярилцлаган дээрээ ирэн Селия бүрекийг тавьшруулан амжилт хүсээд явуулна. Манай хүн ярилцлаганд оронгууд төрөл бүрийн асуулт асууж хариулт болгоныг нь үгүйсгэхэд тэр өөрийгөө зөвгийн урьдчилагч гэхэд ярилцлага авч байсан захирал гайхан бич бас гэд ярилцлагын уур амьсгал өөрчлөгдөнө. Тэдний хөлслийн өрөөнөөс гарч ирэн дараа зөвгийн солилцох талаар ярилцахыг сонссон Селия юу болоод байгаа талаар асуухад Брюк ярилцлаганд орохын өмнө жоохон судалгаа хийж мэдсэн талаараа хэлнэ. Энэ үед Селия уурлан энэ чиний төлбөр авч охтуудад худлаа ярьдагтай адил зүйл биш. Энэ бол чиний өөрийн амьдрал гэж уурлахад манай хүн Рисээс урам аван энэ бүх зүйлийг хийж байгаа гэхэд тэр бол урам авахар хүн биш гэ тэдний гэр бүлийн талаар хэлгээд Брюкс бас түүнийг үйлчлэг дээр өөрийнх нь найз залуу бас баян гэж худлаа хэлсэн талаар хэлж түүнийг хоёр нүртэй гэж уурлана. Селия замдаа явж байхдаа магадгүй чиний хэлдэг зөв байх. Би хоёр нүртэй гээд өөрийгөө хүнтэй дотн болохыг хүсдэггүй талаараа хэлгээд манай хүн түүнийг бүх зүйлийг зохицуулж чаддаг гайхалтайг нь хэлэн тэд хамт мөвтэй хоолнд орон ярилцсан. Тэд ресторанаас гарч ирэн хэсэг ярилцаж байгаа Селия болон Брюк нар явхад мөв тэднийг харан үлдэнэ. Селия түүнийг хүргэж өгөөд болзоонд нь зөвлөгөө өгөөч гэхэд түүнийг битгий бүжиглээрэй гэд бон. Селия болзоондоо ирэхэд нөгөө залуу нь түүнтэй болцоход сайхан байгаач найз залуутайд нь санаа зовход "Өө бид удахгүй салах гэж байгаа" гэд өөрсдийн сонирхлын талаар ярилцсан. Манай хүн морф дээр ирэн урд өдрийн болсон зүйлээ ярихад тэр сонирхдаггүй бөгөөд өөрийг нь тоохгүй байгаа талаар хэлж өөрт нь болсон зүйлийн талаар хэлгээд манай хүн тэсэлгүй нэгээд морфийг урлуулчихна. Брюк Селия руу залган шууд л уурлан "Юу ч битгий яар. Би чамд итгэж байсан" гэхэд тэр гайхан юу болсон талаар асуухад өөрсдийн хурам салалтаа бэлдэж байдаг. Селия өдөрчлөгт явахдаа бэлэн өсгөдөө гутал болон плаж өмсөж гарч ирэхэд манай хүн нэг чаралгүй түүний гоё байна гэж худлаа хэлгээд Селия түүнийг юу хийж байгааг асуухад тэр өөрсдийн салалтын төлөвлөгөө гаргаж байдаг. Үдшилэг дээр ирэн Селия нөгөө залуутайгаа ярилцаж байхад манай хүн уурлан ирэн түүнийг өөр залуутай болзоонд явж өөрийг нь хуурсан хоёр нүртэй дүр эсгэгч гэх мэтээр маш олон зүйлийн талаар хэлгээд тэр жинхнээсээ тэсэлгүй уурлан алгадаад явна. Түүний гарсны дараа манай хүн гайхалтай жүжиглэлт байлаа гэд түн рүү зурвал сэлгэн. Энэ үед Шелби гарч ирэн түүнийг зүгээр эсхийг асуун үнсэн. Манай хүн ажил дээрээ ирэн урд шөнө юу болсон талаараа хэлэх гэхэд Марф ажлаасаа гарсан байдаг. Тэр Шелбитэй сургуулийн үдшилтэнд хамт явхаар болж түүнийг гэрээс нь аван хамт хоолнд орон ярилцахад тэдний бүх зүйл нь дэндүү ялгаатай байдаг. Тэдний үдшилэг дээр ирэхэд түүний болзооны аппликейшнийг ашигласан охин тааран түн тусалсанд баярлаа гэж Шелбиг бас аппликейшн ашиглан болзоонд явж байгаа юм уу гэхэд Шелби юу яриад байгаа талаар асууж "Чи баян биз дээ? Яагаад ийм зүйл хийн гэж" гээд түүний худал ярьсанд уурлан явна. Брюк Селия дээр ирэн нөгөө залуутайгаа хэр байгааг асуун хамт үжиглэх үү гэхэд "Би чиний нөөцний хүн биш" гээд татгалцсан. Манай хүн гэртээ ирэхэд аав нь өнөөдөр эртэж байна шүү гээд ярилцахад өөрийгөө энэ хугацаанд юу хийснээ болон ганцхан мөнгөний төлөө биш өөрийнхөө олж мэдхийн төлөө гэж тайлбарлан ярилцахад аав нь түнд урам өгөн битгий бууж өгөөрэй гэнэ. Үдшилгээс хойш тэр морф болон Селия руу мессеж бичиж мөн өөрт нь ирсэн болзооны хүсэлтийг цуцалсаар байдаг. Брюкс гэртээ ирэн дахин эсээгээ бичиж эхлээд Селиятай уулзан эсээг нь хянаж өгөх хүсэлтийг хүлээж авсанд баярлана. Тэр болзооны хүсэлт хүлээн авахгүй байгаа. Мөн ээлд орхоо боль авахаа санал болгосон сургуульд орох гэж байгаагаа хэлдэг. Энэ үед Селия гайхан "Ээлж чиний бүх зүйл байсан биз дээ" гэхэд "Тийм ээ, би тэнд сурахыг маш ихээр хүсдэг байсан. Гэхдээ энэ нь хэн нэгэнтэй адилхан байхыг хүссэн зам байж" гээд түнд эсээгээ өгөөд явна. Түүний эсээ нь сургуулийн захиргаанд биш харин Селиад бичсэн байдаг. Эсээг уншихад өөрийнхөө өмнө ямар байснаа, мөн дотны хүмүүсээ хэрхэн гомдоосон, мөн алдартай охинтой болцохыг хүсдэг байснаа болон энэ бүх цаг хугацаанд Селия түнтэй хамт байсан талаар бичин түүнээс уучлалт гуйсан байдаг. Манай хүнд байн болзооны хүсэлт ирэх ба цуслах бүрт өөр хүсэлт ирсээр байдаг. Тэдний гэрийн хонх дууран очиход Селия байх ба түнтэй болзоонд явахыг хүссэн нэг газарт ирэхэд найзууд нь цуглан болзоонд зориулан чимгэлсэн байдаг. Манай хүн морфтэй эвлэрч тэрч бас Брюкийн орох сургуульд орохоор болсноо хэлэн баярлцгаана. Селия эсээг унснаа хэлж хүсэлтийг нь хүлээн авлаа гэд болцож эхлэхээр болсноор кино маань төгснө.